Бүгдээрээ чимээгүй цагаа эхлүүлцгээе. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв хөгжөөнд дэмжигчд болон шүүмжлэгчд гэж. Библийн ишлэл нь Еврей 12:3. Өөрийнх нь эсрэг зогссон нүгэлтнүүдийн эсэргүүцлийг төвчсөн түүний санагтун. Тэгвэл та нар сэтгэлээр унахгүй, тэнхийгэж барахгүй гэж. За бүгд хамтдаа залбираад эхлэе. Баярлалаа би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд ариунсаа би таныг урьж байна. Таны илчлэлт ойлголт үнэхээр бидний дээр байх болтугай гэж залбирч байна. Амен. Хэдэн жилийн өмнө би нэгэн хөл бөмбөгийн дасгалжуулагч хүндэт нөхөр, итгэмжигт үйлчлэгч нэгэн хүний оршуулгын ёсолд оролцсон юм аа. Түүний гэр бүл найз нөхөд хамт ажиллагсад сурагч тамирчид гээд 2000 гаруй хүн тэрхүү өдөх ёсолд хүрэлцэн ирсэн байлаа. Чуулганы эндэр дээр гарахдаа би олон хүмүүс байна шүү гэж бодов. Суудлууд ч дүүрэн байлаа. Энд байгаа хүмүүс бүгд дэмжигчид. Ямар гайхалтай үдэлт, сайн амьдрсны сайхан гэрчлэл вэ? Тамирчдын ертөнцийг харахад тухайн цаг үеэс хамааран маш олон хүмүүс дэмжиж байхад мөн эсэргүүцэж байгаа нь ч харагддаг. Сүнслэг талбар дээр гарахад биднийг Тэнгэрлэг стадионд агуу үйлс дүүрэн итгэлийн бааtruуд элч нар бүгд дэлхий дээрх Бурхны багийг дэмжин урамшуулж байна. Итгэлдээ бат байж, уралдаандаа сайнаар гүйж, тулалдаандаа сайнаар тулалдаж, замаа дуусгаарай хэмээн алга ташин биднийг дэмжиж байна гэж төсөөлдөө. Бид хичнээн хүнд нөхцөлд байсан. Есүс бидний төлөө түүнээс ч илүү даван туулсныг санана. Есүс өөд хараагаа өргөн, няцашгүйгээр гүйгээрэй гэж биднийг урамшуулан зоригжуулж байна. Есүс загалмай, ичхүүр, хүн төрлөختний дайсагналыг хэрхэн даван гарсныг бид мартахгүй тулд тэд биднийг дэмжин урамшуулан зоригжуулж байна. Тэд биднийг сүнсээр унаж ядарч цуцсахгүй хэмээн санаа тавьж байдаг. Өнөөдөр бид өдөр бүрийн амьдралдаа бусад хүмүүсээс дэмжлэг мөн шүүмжлэх хүлээн авдагч биднийг ямар ч нөхцөлд үргэлж дэмждэг аврагч эзэн болон Тэнгэрлэг дэмжигч нараас холдож болохгүй гэж. Үргэлжлүүлээд дуулал 20-ийн 7 дугаар ишлэл. Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан эзний нэрийг санах болно. Тэд бүхий унацхаасан, харин бид босоцоож цэг шулуун зогсоцгоосон гэж. Исая 43:2-оос. Чамайг ус гатлахад би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан чи түлэгдэхгүй. Дөлөн ч чамайг шатаахгүй. Учир нь би чиний Бурхан эзэн, Израилийн ариун нэгэн, чиний аврагч мөн. Би Египтийг чиний төлөөсөнд, Көш ба Сибаг чиний оронд өгөө гэж. Амен. Тэг бүгдээрээ бүх итгэл найдвараа түүнд тавьж түүнээс зураг амьдарцгаая.